нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Playtime Festival болон Монголын дуу хөгжмийн салбарын хөгжил, зохиогчийн эрхийн асуудлаар Playtime Festival-ийн үүсгэн байгуулагч хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Нацаг Доржтой ярилцах болно. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдал танд маш их баярлалаа. Танд орой минь төрхий. Орой минь. За хоёлаа яриагаа шууд Playtime Festival-ийн одоо энэ жилийн онцлогийн талаар яриад эхлэе гэж бодож байна. Манай үзэгчид гэсэндээ бас энэ талаар сонирхож байгаа байна. Энэ жилийн онцлог нь юу вэ? За ямар хамтлаг дуучид хэдэн орноос ямар хүмүүс ирж байгаа вэ? Энэ тал дээр та манай үзэгчдэд мэдээлэл өгч. За Playtime Festival одоо энэ жил 2025 оны 7 сарын 3-аас 6-ны хооронд болох гэж байна. Тэгээ энэ жил болохоор Налайхын нутаг дэвсгэрт одоо байгаа Playtime хүрээлэн гээд тэр шинэ талбай дээр одоо 2 дахь жилдээ одоо болох гэж байна. Энэ жилийн хувьд болохоор нийтдээ 100 гаруй Монгол болон гадаадын уран бүтээлч нийтдээ 8 тайз болон асар дээр 4 хоногийн турш тоглох гэж байна. Энэхүү 100 уран бүтээлчээс 30 гаруй нь ерөнхийдөө 20-од улс орны нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо уран бүтээлчд ирэх гэж байна. Энэ талбайн тухай бас хоёлаа бас ярмаар санагдлаа надад. Налайхын нутаг дэвсгэр дээр гэдэг сайн бас хэллээ. Тэгэхээр өнгөрсөн жилүүдээс харж байхад мэдээг харж байхад та бүхэн бол энийг илүү өөрсдөө төгчүүлээд илүү олон жил ашиглах сонирхолтой гэдэг төлөвлөгөөтэй байгаа үднэс тийм ээ. Энэ тал дээр та мэдээлэл өгч тэрийг яаж төгчүүлж байна? Тийм 2009 оноос хойш Playtime бол одоо Монгол шилтийн гачууртад болдог байсан. Тэгээ 2023 онд үер болсон. Тэгээ 2023 онд үер болоод Playtime-ийн сүүлийн өдөр цуцлагдсан байдаг. Тэгээд ерөнхийдөө Монгол шилтгийн нутаг дэвсгэрт бол фестивалыг хийх боломжгүй болсон. Тийм учраас бид нар 2024 онд одоо шинэ талбай дээр фестивалыг хийхээс өөр аргагүй болсон. Тэгээд Налайхын нутаг дэвсгэрт ердөөсөө тал газар бид нар фестивалыг бол зохион байгуулсан. Тэгэхдээ бол одоо нийслэлтэй одоо бид нар хамтарч ажилласан. Тэгээд нийслэлийн аялал жуулчлалын одоо газрын одоо нэр дээр одоо энэ хүү одоо талбайг хүмүүс энэ дээр мод тарьцаа тэгээд тэр одоо өөрөөр нийслэлийн мэдлийн газар гэсэн үг. Тэгээд тэрхүү газар дээр бид нар одоо Playtime-ыг зохион байгуулдаг гэсэн үг. Тэгээд тэр талбай дээр байгаа бүх одоо дид бүтцтэй одоо бүх зүйлийг бол Playtime Festival өөрсдөө одоо хөрөнгө оруулж хийж байгаа. Тэгээд нийт өнгөрсөн жил бас 58 мянган мод тарьсан байгаа тийм. Ер нь цаашдаа энийг өргөжүүлэх ямар төлөвлөгөө байгаа? Тэгээ цаашдаа бол бид нар бол ерөнхийдөө 200 мянган мод тарих гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ одоо эх 2-3 жилдээ багтаагаад тэгээд бас энэ жил нийслэлээс бас зам тавьж өгч байгаа мөн тог татж өгч байгаа. Явандаа бол яг тэр Playtime зохион байгуулагддаг одоо энэ талбай маань бол их модны хүрээлэн гэж болоод тэгээд зөвхөн Playtime биш бас өөр бусад олон арга хэмжээнүүдэнд зохион байгуулагддаг болох учиртай. Зөв та тэгж харж төлөвлөж байгаа юм байна тийм ээ. Сая одоо зуны баяр наадмын цаг эхэлсэнтэй холбогдуулаад их олон тоглолтууд боллоо л да. Тэгээ эхнээсээ ахгуулаад зарим нэг тоглолтууд маань бол харамсалтай нь аюулгүй байдлын хувьд бас тийм асуудлууд бол гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн болон одоо танаа баг аюулгүй байдал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? Та энэ тал дээр мэдээлэл өгвөл. Тийм одоо хөгжмийн фестивалийн хувьд бол хамгийн одоо тэргүүн анхаарах зүйл нь бол аюулгүй байдал үүдэг тийм. Энэ аюулгүй байдал нь болохоор нэгдүгээр тэнд очиж үзэж байгаа үзэгчдийн тийм аюулгүй байдал. Хоёрдугаар тэрхүү фестивалийн талбай дээр одоо угсрагдж байгаа тийм тайз одоо асрууд тийм тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо хөдөлмөрийн аюулгүй байдал маш чухал байдаг. Тэгээд Playtime Festival бол өөрөө бүхэлдээ бол даатгуулагдсан байдаг. Агуулаа даатгал бол Playtime Festival бүхэлд нь даатгаад ингээ ажиллаж байгаа. Тэгээд энэ фестивал дээр болохоор бид нар хөдөлмөрийн аюулгүй байдлын юм кампанитай хамтарч ажиллаж байгаа. Мэргэжлийн юм кампани чиглэлээрээ мэргэжсэн юм баг бол ажиллаж байгаа.
үзэгчдийн аюулгүй байдлын хувьд болохоор Playtime фестивал нийтдээ 170 хүний бүрэлдэхүүнтэй аюулгүй байдлын баг ажилладаг. Энэ дээр бол 3 хамгаалалтын алба ажилладаг. Энэ дээрээс нэмээд нийслэлийн одоо цагдаагийн байгууллагаас бас бүрэлдэхүүн орж ирдэг. Онцгой байдал орж ирдэг. Эрүүл мэндийн байгууллагаас ингээ орж ирдэг. Жил бүрийн 6 сард фестивалээс өмнө нийслэлийн засаг даргын захирамж гардаг. Одоо Playtime фестивалыг зохион байгуулах тухай гэдэг. Тэгээд энэхүү ажлын хэсэг байгуулагдаад энэ дээр ердөөсөө Playtime фестивалийн бүх зохион байгуулалтанд нийслэлийн холбогдох газрууд болон Playtime фестивалийн холбогдох хүмүүс ингэж нийлээд баг болж одоо фестивалыг ерөн зохион байгуулдаг гэж хэлж болно. Би бас юун дээр сая болж байгаа газар дээр очиж үзсэн л дээ. Тэгэхээр бас яа харахгүй бас тодорхой хэмжээнд яг л таны хэлсэн шиг таал газар байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр яг энийг Playtime-ийн маань бол одоогийн байдлаар өөрсдөө тохиолуулаад хамаг юм хийгээд явж байгаа гэж ойлгож байгаа. Энэ ярилцлагыг авахаас өмнө би таны тухай бас жоохон судалж үзлээ л дээ. Тэгэхээр та бас яг эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн хүн. Тийм болохоор одоо энэ жилийн Playtime фестивал дээр эрүүл мэндийн хувьд, тав тухын хувьд, хүртээмжийн хувьд тийм ээ. Ялангуяа энэ одоо ус ариун цэврийн байгууламжийн асуудлыг та яаж шийдэж байгаа вэ? Танай баг энэ дээр яаж ажиллаж байгаа вэ? Тэр мэдээлэл. Тэгээ эрүүл мэндийн хувьд болохоор Playtime фестивал өөрсдөө эмч нартай гэрэлж ажилладаг ба тэгээд энэ жил бол бид нийтдээ 4 эрүүл мэндийн бригад ажиллуулахаар болж байгаа юм 2 ээлжтэйгээр. Тэгээд түүнээс гадна налаахын одоо эмнэлгээс налаахаас яралтай одоо тусламжийн одоо яралтай эмнэлгийн машин тэндээ байнга бэлэн байдалтай байх жишээ нэ галын машин байнга бэлэн байх жишээ нэ гих мэтлэн ингээд бид нар энэ жил бүр ингэж ажилладаг л да. Тэгэхээр энэ жил бол бид нар улам л өмнөх жилээс сайжруулаад бас улам л илүү олон эмч нарыг тэндээ авчиж ажиллуулаад ингээд явах бах. Ус ариун цэврийн байгууламж. Ус ариун цэврийн хувьд болохоор бид нар бол одоо энэ жил Playtime талбай дээр үзэгчтэй юм үнгүү майхантайгаа байрлаарай гэсэн. За. Тэгэхээр өдөөсөл юм GA те одоо бугуучтай ч юм уу ингээ бугуучтай л байвал тэнд өөрөө ингээ майхнаа засаад ингээ үнгүү 4 хоног байрлах юм боломжтой байгаа юм. Тэрнтэй холбоотойгоор бид нар тэр байрлаж байгаа бүх хүмүүстээ шүршүүр боловсон жорлон бэлдэж байгаа. За. Тэгэхээр хүмүүс тэнд ингээд өглөөдөө босоод шүршүүрт ороод тэгээ жорлонд одоо боловсон жорлонд бие засаад ердөөс аяг 5 тухайг бол бүхэл талаас нь ханхыг хичээж ажиллаж байгаа. Тэгээ энэ жилийн нэг онцлог нь бид нар бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж одоо фестивалийн бүх одоо бие засах цэгүүд дээр юм зориултын жорлонгуудыг бас байршуулж байгаа. Тэгээ энэ болохоор яг фестивал маань өөрөө бас юм ногоон доктортой одоо фестивал гэдэг утгаараа ер нь энэ нэгдсэн үндэсний байгууллагын 25 оны одоо доктортой хөгжлийн 17 зорилт байгаа. Тэгээ тэр зорилтуудыг аль болох биелүүлэх тэнд нь ингээ хувь нэмрээ оруулах юм чин хүсэлтэй ажилладаг байгаа тийм. Энэ тал дээр та бүх айл байгуулагчтай хамтарч ажиллаж байгаа одоо тийм өнгөрсөн жилүүдийг харж байхад бол маш олон компани за хувийн хвшлийнхэн бол манайхан бол бүгд ороод ирчдэг юм шиг байгаа. Ер нь харж байхад олон улсын гэдэг ч юм уу хүмүүнлэгийн байгууллагуудын хувьд та бүхэн бас өнгөрсөн жилүүдэд хамтарч ажиллаж байсан. Тэгэхээр энэ тал дээр мэдээлэл бол тэгээ энэ жил болохоор Европын холбоо бид нартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ Европын холбооны дэмжлэгтэйгээр бид нар яг энэ хүү одоо хүртээмжийг одоо тэгш байдалтай хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр яг тэрхүү бизнес одоо байгууламжуудыг одоо фестивал дээр байршуулж байгаа. Мөн түүнээс гадна ерөнхийдөө фестивалыг үзэхэд тэрэгцэртэй хүмүүстэй босч байгаа. Арай ийм нөгөө өндөрлөг одоо ийм өөрсдийн ийм тавцан дээрээс фестивалыг үзүүлэх бас тэр тавцангуудыг төв тайцсны урд бас Европын холбоотой хамтарч хийж байгаа. Хийхээр болсон. Бусад орон нутгийн төрийн бас байгууллага гэдэг нь одоо манай үндэсний төрийн бас байгууллагууд гэдэг юм тийм хүмүүнлэгийн юмтай ажиллаж байгаа байгууллагуудтай. Ер нь бол Playtime-ийн талбай дотроо бид нар нэг юм төрийн бас байгууллагуудын юм талбай гаргаж байгаа гэх юм. Тэгээ энэ талбай дээр болохоор яг Монголын одоо нийгэмд те одоо хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа яг доктортой хөгжлийг одоо дагнж ажиллаж байгаа юм бүх төрлийн бас байгууллагууд бид нар нээлттэй ингэж хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгээд тэнд бид нар талбай гаргаж өгөө тэд нар маань өөрсдөө асар одоо бүтээ байраад үйл ажиллагаа сурталчлах ийм боломжийг бол олгож байгаа. Тэгээд тэрний хажуугаар бид нар бас Монголын соёлын одоо Монгол culture area гэж бас гаргаж байгаа. Тэнд болохоор ирж байгаа гадаад үзэгчдээ Монгол соёлоо түгээх та Монгол зан заншил
заншлаа түгээх ийм үйл ажиллагааг бас хийхээр төлөвлөж байгаа. Монгол зан заншилгснээс ер нь Playtime фестивалыг одоо гаднаас яг зорж ирж байгаа монголчууд болон гаднаас зорж ирж байгаа одоо гадаадын иргэдийн одоо гаргасан тоо статистик хүн байдгүй багцаа баримжаа ч юм уу. Баримжаа бол байгаа. Энэ жилээс бол бүр тодорхой гарах юм. Энэ жилээс яагаад тодорхой гарах вэ гэхээр бид нар нөгөө нэг тасалбар идэвхжүүлэх гэдэг юм хийгээд тэн дээр тэр орж иж байгаа хүний улс орныг асуух юм. Тэгэхээр бид нар тэр датад орж ирнэ гэсэн үг. Баримжаагаар бол өнгөрсөн жил бол бид нар 1000 гаруй гадаад үзэгч үтсэн гэсэн юм баримжаатай байгаа. Тэрний дийлэнх нь болохоор одоо улаан үдээс Бурятаас Ирхүүгээс ирсэн юм үзэгчд байгаа. Тэгээд Өвөр Монголоос ирсэн үзэгчд байгаа. Тэгээд Солонгосчууд байгаа. Одоо хамгийн их одоо 3 одоо тэ ирж байгаа улс одоо энэ 3 байна тийм ээ. За манай үзэгчдийн сонирхож байгаа асуулт бол яг ямар хамтлагууд ирэх гэж байна гэдэг одоо мэдээлэл хамгийн чухал. Тэгэхээр энэ жил бидний мэддэг одоо амжилттай яваа шинэ залуу хамтлагуудаас ахуулаад Playtime чинь жил болгоно нэг тийм сюрприз өрдөг шүү дээ. Хуучны манай мундгууд камбэк хийдэг. Тэгэхээр энэ тал дээр та ямар одоо өгч болох мэдээллүүдээс хаваалцаач. Тэгээ ер нь Playtime-ийн line-up бол зарлагдсан байгаа. Тэгэхээр Playtime Festival.com гэдэг вебсайт байгаа. Энэ вебсайтаас бол мэдээлэл авах боломжтой. Түүнээс гадна одоо Instagram болон Facebook тийм Playtime Festival-ийн албан ёсны Instagram, Facebook-ийн хуудаснаас одоо постэр харах боломжтой. Одоо line-up постэр гэж ярьдаг. Тэн дээр бүх хамтлагуудын нэрсэн байж байгаа. За ирж байгаа гадаад хамтлагуудын хувьд бол ерөнхийдөө дэлхийд алдартай хэд хамтлаг ирж байгаа. За энэ бол Францын Alsace гэдэг хамтлаг байгаа. За мөн одоо Солонгосын Jambena, Японы Envy, тэгээ Нью-Йоркийн YHW Snail Gun гэдэг ийм хамтлагууд бол дөрвөн одоо том headliner байгаа. Илүү залуу үзэгчдийн хувьд бол мэддэг одоо өсөн хүлээж байгаа хамтлаг нь болохоор Bowling Tiger гэдэг альтернатив K-pop ийм хамтлаг байгаа. Тэгээд бас Silica Gel гэдэг солонгос юм хамтлаг байх жишээ нэ. Playtime Festival-ийн одоо line-up-ыг харахаар бол үндсэндээ амьд хөгжмийн хамтлагууд болон DJ-нэр гэж юм хоёр хуваагдаж байгаа. Амьд хөгжмийн хамтлагууд нь түлхүү юм альтернатив те independent юм rock чиглэлийн хамтлагууд байгаа. DJ-нэр нь болохоор techno юм house болон disco юм чиглэлийн юм DJ-нэр байгаа. Тэгээ тэд нар нь болохоор юм түлхүү underground те юм талын DJ-нэр байгаа. Тэгэхээр Playtime Festival бол үндсэндээ alternative болон электрониктэй юм хөгжмийн одоо нийлбэр гэж ойлгож байна. Гэхдээ тэр дотроо юм mainstream pop биш, тийм underground ийм чиглэлийн уран бүтээлчд ихтэй фестивал гэж хэлж болно. Монгол хамтлаг дуучдаас та мэдээлэл өгвөл. Монгол хамтлаг дуучдын хувьд болохоор тий яадаг вэ гэхээр бид нар амьд хөгжмийн хамтлагууд дотроо бол бид нар ерөнхийдөө нэг юм хуучны байсан. Гэхдээ ингээд олон жилийн дараа эргэж юм хамтлагуудыг нэгдүүлэх гэх юм уу. Нэг тийм ч өсөлттэй байдаг. Тэгээ энэ жил механик 20 жилийн хав болж байгаа. Тэр механикийн 20 жилийн гэдэг механик маань нэлээд олон жил завсарсны дараа энэ жил Playtime Festival-ийн тайзнаа шин дуу хөгжмөнтэй одоо үзэгчтэй одоо бэлэг барих гэж байна. Түүнээс гадна Starfish гэдэг юм хамтлаг байсан. Тэд нар эргэж нэгдэж орж ирж байгаа. Тэгээд Мишель гэдэг юм хамтлаг байсныг одоо 90-ад оны их үеийн тий одоо хүмүүс маань л мэдж байгаа. Наран зун Баяр сайхан хоёрын юм хамтлаг. Баяр сайхан маань одоо Германд байгаа. Тэгээд Наран зун болохоор яг Мишелийн дуунуудаас одоо дуулахаар энэ жил Playtime-д хайсан гарч ирж байгаа. Тэгээд Vanquish хамтлаг байна. Одоо хипхопоос болохоор Vanquish хамтлагийн бас 20 жил болж байгаа юм. Тэр Vanquish яг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ жил яг Playtime-ийн төв тайзнаа гарч ингээд тоглох гэж байгаа. Тэгээ Монгол хамтлагуудын хувьд онцлог болд юм байна. Тэгэд мэдээж яг одоо энэ үед хамгийн шилдэг, хамгийн сайн уран бүтээл төрөж байгаа хамтлагууд тоглож байгаа. Шинээр гарч иж байгаа хинч мэдэхгүй хэрнээ ийм залуу хамтлагууд дандаа Playtime Festival-д ордог. Яагаад бол бид нар тэр залуу хамтлагуудын анхныхын тайзанд болж юм урам өгдөг. Ийм уламжлалтай юм байгаа Playtime Festival. Тэгээд ийм showcase гэж зохион байгуулад тэр хамтлагуудыг сонсоод тэндээс одоо хамгийн авьяастай боломжтой хамтлагуудын бид ингээд Playtime Festival-д оруулдаг. Тэр нь ингээд уламжлал болчихлоор нөгөө залуу хамтлагууд ингээд Playtime-ыг хүлээж иж ингээд showcase-ийг хүлээж иж өөрсдөө ингээд
гарч ирж ингэж одоо Playtime-д орохыг хүсдэг. Хинч мэдгүй учраас өөр ямар нэгэн газар бол хинч тэр хамтлагийг тоглохгүй байхгүй юу. Тэгэхээр Playtime бол өөрөө нэг юм шин залуу хамтлагуудыг гарч ирдэг платформ болдгоор юм онцлогтой. За тань маш баярлалаа. Хоёлаа Хэсэг ормын завсарлагын дараа эргээд илүү дэлгэрэнгүй үргэлжлүүлээд ярилцгаая. За үзэгчтэй завсарлагын дараа эргээд уулзцгаая. За хоёлаа энэ 2 дугаар хэсгийнхаа эхний хэсэгт эхний нэг асуулт нь л Playtime-ийн чиглэлээр би нэг асуучмаар санагдаад байна. Одоо жишээ нь би Playtime фестивал дээр майхантайгаа очие гэж бодох юм бол одоо за нэгдүгээр хаанаас яаж тасалбар аваад яаж идэвхжүүлээд за юутай очивол зүгээр ус байх юм уу байхгүй юм уу майхандаа хоол иж болох юм уу болохгүй юм уу тэнд дэлгүүр байх үгүй юу гэдэг та нэг жишээсэн тодорхой мэдээлэл өгч. За тэгээ одоо Playtime-ийн тасалбарыг бол одоо Shopee Zigman дээр борлуулж байгаа. Тэгэхээр Shopee Zigman-ээс Playtime-ийн тасалбарыг бол авах боломжтой байгаа. Энэ жил болохоор нэг шинэ одоо зүйл орж ирж байгаа. Тэр нь юу гэхээр юм тасалбар идэвхжүүлэх гэдэг юм шинэ функц орж ирж байгаа. Тэгэхээр өмнө нь бол ингээд хүмүүс тасалбарыг авсан бол зүгээр энэ QR код үзүүлэл ингээл бугуучаа аваад ордог гэсэн. Энэ жилээс болохоор бугуучаа авахын тулд заавалжгүй тасалбараа идэвхжүүлэх ёстой. Тэгэхээр тэр тасалбар идэвхжүүлнэ гэдэг нь яг тэр фестивальд орох гэж байгаа хүний овог нэр тэ одоо регистрийн дугаар, холбогдох хуудас, имэйл хаяг гэх бүх чухал мэдээллүүд нь одоо тэр QR код дээр ингээд бичигдчихнэ гэсэн үг. Тэгээд бугуучаа авахын тулд заавалж иргэний өмнөхөө үзүүлээд тэгээд тэр иргэний өмнөх тэр QR-ын мэдээллийг толгож үзээд тэр хүнд нь бугууч нь зөөж өгөх. Тэр өөрөөр хэлбэл өмнө болдог байсан тэр хүмүүс нөгөө хуурамчтай билет аваад одоо залилуулдаг, хохирдог байсан энэ асуудлын жил үндсэндээ нэлээд багасах байх гэж харж байгаа. За фестивал руу очихын тулд болохоор UB Cup манай Playtime албан ёсны түнш байгаа. Тэр UB Cup болохоор Улаанбаатар хотоос Playtime руу, Playtime-аас Улаанбаатар хот руу явах бүх нийтийн тээврийг болон таксины үйлчилгээг хариуцж байгаа. Тэгэхээр UB Cup-ын зүгээс автобусууд явна, таксинууд явна, болон тэр нөгөө юу гэдэг нэг олоолаа суугаад шеэрлэж явдаг тийм үйлчилгээ эднэр ингээд бүгдийн UB Cup хариуцсан. За тэгээд тэр бүх холбогдох мэдээлэлүүд нь утгагүй одоо энэ 6 сард бол цацагдах байх. За фестивал дээр очлоо. Хаана байрлах вэ гэдэг асуудал байж байгаа. Тэгэхээр энэ жил бол ер нь тэр Улаанбаатараас Playtime-ийн талбай явах 50 км байхгүй. Тэгэхээр ингээд очичоод ингээд буцаа явахлаар хоёр талдаа 100 км явах гэдэг юм. Тэгэхээр миний яг чин хүсэл юу вэ гэхээр ердөөсөө хүмүүсийг хот руу буцаамааргүй байгаа юм. Бүгдийн ердөөсөө фестивал дээр 4 хонуулаад байлгачмаар байна. Тэр үүднээс яасан бэ гэхээр ердөөсөө тасалбар авсан хүн бүр одоо Playtime фестивалийн талбай дээр майхантайгаа үнгүй байрлах эрхийг энэ жилээс өгсөн. Тэгэхээр ердөөсөө GA-тэй одоо тасалбартаа л бол ердөөсөө майхан авч чичаал тэндээ 4 хоног байрлах ийм боломжтой юм байна. За тэрэн дээр майхандаа хоол иж болдог. Болохгүй. За хүнс бараа дарааны дэлгүүр тиймэрхүү юмуд байгаа юу? Байгаа. Playtime-ийн талбай дээр бол одоо баг 70-80-аад хоолны газар гарна, төрөд бүрийн юм хоолны газар. Тэгээ ерөнхийдөө бол хамгийн гоё хамттай гэсэн хоолны газруудыг бид нар сонгож оруулдаг. Яагаад дотроо өөрсдөө хоол хийж болдгоо гэхээр энэ бол ерөнхийдөө нөгөө юутай холбоотой, аюулгүй байдалтай холбоотой. Яг л хүмүүс дотроо хоол хийж идээд хортчуулах хинээ одоо хариуцлага хүлээх үг гэх мэтлэн эрүүл ахуйн шаардлагатай холбоотойгоор дотор бол ямар нэгэн хоол хүмүүс бол хийхийг хоригддаг, ил гал гарахыг бол хоригддаг байгаа. Дотор нь дэлгүүр гарч байгаа. Одоо ердөөсөө тэнд ингээд 4 хоног гэхээр бүх л хэрэгцээний юмнууд гарна шүү дээ. Тэр бүх хэрэгцээний ямыг одоо care for тэнд дэлгүүрүүд гарна. Тэгэхээр ердөөсөө хүмүүс дотроо бүх л хэрэгцээтэй юм авах боломжтой. За тэгэхээр би сая ерөнхийдөө ярилцлагынхаа ихэнд Playtime-тай холбоотой одоо өөрийнхөө сонирхож байгаа бүх л асуултыг асуусан шүү. Тэгэхээр яг ингээд ерөнхийдөө болчлаа. Өөрийнхөө одоо сонирхож исэн мэдээллүүдийг өөрөө үзэгч гэсэн тэрийг сонирхож исэн байх гэж бодож байна. Гэхдээ бас та төдийлөн бас ярилцлага өөдөө байдаггүй хүн. Тийм болохоор нэг ирснийх бас нэг илүү одоо манай нэвтрүүлгийн ч гэсэндээ гол агуулга бас тэндээ оршдог бодлогын чанартай. Одоо ялангуяа юм салбарын холбогдлолтой юм хөө асуудлуудыг би сонирхож одоо дараагийн одоо энэ хэсгүүд дээр асуугаад явмаар байна. Таас зүгээр ойлгоорой. Мэдээж Монголын хөгжмийн салбарыг гэж одоо томоор ярихад мөн дээрээс нь одоо фестивал ч юм уу тийм ээ наадам соёлын зүгээс өнцгөөс нь харахад бол яхахгүй одоо нүрээ харцсан сууж байгаа болохоор би хотлоо мэдчихэж байгаа юм биш. Гэхдээ бол яхахгүй бас гол төлөөллүүдийн маныг бол
та бол яах вэ? Зүй ёсоор бол орно. Тийм учраас одоо энэ Playtime фестивал ч гэлгүйгээр одоо өөр юм фестивалуудыг та ер нь Монголдоо цааш нь асын хараа гэдэг шиг тийм ээ. Одоо ирээдүйг нь яаж хардаг вэ? Монгол маань өнөөдөр яг бүс нутагтаа болон одоо олон улстай харьцуулахад ер нь хаана явж байгаа вэ? Одоо энэ хөгжлийнхаа хувьд тийм ээ. Тий одоо ер нь хөгжмийн фестивал бол өөрөө юм соёлын бүтээлч үйлдвэрлэлийн одоо нэг бүрэлдэхүүн хэсэг. Хөгжмийн фестивальд бол ажлын байр бий болдог тийм. Хөгжмийн фестивал бол уран бүтээлчтэй цалин мөнгө өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн улс орныхоо хотынхоо эдийн засгийн хөгжилд бол хувь нэмэр оруулдаг ийм одоо арга хэмжээ гэж бол харах хэрэгтэй тийм. Хүмүүс бол хөгжмийн фестивал гэхээр шоу цэнгэн гэж хараад тийм. Хөгжмийн фестивал маань өөрөө бол энэ бүтээлч үйлдвэрлэлийн нэг юм одоо бүрэлдэхүүн хэсэг. Тэгээд ер нь бүтээлч үйлдвэрлэл маань одоо энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл маань өөрөө энэ Монголын эдийн засгийг солонгоруулах тийм стратегийн бодлогын нэг юм бас бүрэлдэхүүн хэсэг байгаа. Одоо хит их уул уурхаагаас хамааралтай улс орны хувьд бол энэ бүтээлч үйлдвэрлэлээ одоо дуусшгүй тийм энэ нөөцийн салбарыг хөгжүүлэх нь өөрөө явандаа бол юм стратегиуд ач холбогдолтой гэж бол үзэж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ бүтээлч одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн яг энэ хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар дотроо хөгжмийн фестивал бол одоо концерттэй одоо амьд хөгжмийн тоглолт гэдэг юм бүрэлдэхүүн хэсэгтэй бол ороод бол явдаг. Дэлхийд бол яг энэ одоо хөгжмийн одоо глобал те одоо music одоо маркетинг авч үзэхэд бол яг энэ хөгжмийн одоо энэ лайв концерт гэх юм одоо те лайв тоглолтын хэсэг нь бол өөрөө хамгийн өндөр орлогын хувь нь бол эзэлт юм байна. Энэ миний сая сүүлд уншснаар бол бараг нэг 30 хэдэн тэрбум $1 байна уу одоо дэлхийн нийт зах зээлийн багтаамж нь 30 байлуу да 20 ч лөө. Тэнгүүд нөгөө нэг бүрэлдэхүүн хэсэг нь болохоор юм recorded music гэж ярьдیں۔ Тэ одоо дуу хөгжмийн бичлэг гэсэн үг тэ. Тэгээ энэ болохоор одоо сүүлийн үед бол стриминг болж хувирсан байгаа тэ. Тэгээ энэ маань өөрөө бас нэг 30-аад тэрбум $1 ерөнхийдөө нэг зах зээлтэй ерөнхийдөө явж байгаа юм. Тэгээ нөгөө гурав дахь бүрэлдэхүүн нь болохоор юм зохиогч эрхийн одоо энэ одоо music copyright гэж ярьдаг энэ хэсэг бол байдаг. Тэгээ music copyright бол одоо нэг 14-5 тэрбум $1 байна уу да. Ерөнхийдөө. Ингээд өөрөөр хэлбэл ингээд нийлбэрээр нь дэлхийн хөгжмийн одоо global маркетинг ингээд аваад үзэхээр хэд болж байна. Нэг 80 тэрбум $, 80-90 тэрбум $руу очиж байна уу да. Нэг тиймэрхүү зах зээл юм байгаа. Бүр overall бүтээлч үйлдвэрлэл дотор энэ бол бага. Одоо нийт глобал одоо бүтээлч үйлдвэрлэл дотор бол хамгийн өндөр одоо орлоготой хэсэг нь болохоор тий одоо энэ тоглоомууд байна тий одоо энэ гейм бол одоо бүр маш өндөр юм хувийн эзэлт юм байна. Тэгээд e-game тий гэх мэтлэн тэгээд дараа нь бол ингээд киноны тий салбарт бол хамаагүй өндөр орлоготой байт юм байна. Тэгэхээр хөгжим бол нэг яагаад ч ингээд харахаар нэг арай жоохон нөгөөдөөс баг жоохон байгаад байт. Гэхдээ саний таны ярьж байгаа тэр одоо дэлхийн нийт зах зээл энэ зах зээлийн тоон үзүүлэлтүүд бас л дажгүй том зах зээл байна тийм ээ. Тэгэхээр энэ чэнэс яг дараагийн асуулт бол Монгол одоо артистууд маань тий зохиолчид маань энэ зохиолчдын эрхийнхаа хүрээнд яг авах ёстой тэр орлогоо авч чадж гинэ үгүй юу? Энэ тал дээр одоо таны одоо бодож сонсон зорж байгаа ажлууд юу вэ? Ерөнхийдөө яг энэ нийт creative industry болохоор дэлхийн GDP-гийнхаа нэг 4.5-аас нэг 5% хооронд эзэлт юм байна. Тэгэхээр бол дэлхийд болохоор энэ creative industry бол одоо GDP-гийнхаа тий одоо 5% орчим очих гээд шүү дээ. Монголд болохоор зөвхөн миний тэр харсан тоо статистик хэр болоход би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монголд бол энэ Монголын creative industry бол дотоод нийт бүтээгдэхүүнийхаа 1.4% хвилүүдээ тэр орчим байгаа гэж би харсан. Тэгэхээр дэлхийгээс бол тий энэ бол үндсэндээ 3-4 дахин бага байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэлхийн хөгжилтэй харьцуулж үзэхэд Монгол улсад бол тий энэ бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том орон зай байна гэж эндээс харж болж байгаа юм. Тэгээд эндээ болохоор яг тухайн одоо нийтдээ одоо соёлын салбарт засгийн газрын зарцуулж байгаа
төсөв мөнгө гэж нэг юм байгаа тийм. Нөгөөх нь бол хувийн салбарын зарцуулж байгаа мөнгө гэдэг. Энэ хоёр юмыг аваад үзэхэд бол Монголын соёлын салбарт одоо зарцуулж байгаа тэр мөнгө нь одоо GDP-д эзлэх хувийг нэг харьцуулаад үзэхэд бол дэлхийх болохоор нэг 0.75 ч үлээ Монгол бол нэг 0.4 ч үлээ нэг тэр хавцаа байгаа нэг том ялгаа байхгүй байгаа. Тэгэхээр яг засгийн газрын одоо соёлын салбарт оруулах хөрөнгө оруулалт мэдээж нэмэгдэх ёстой. Гэхдээ гол яг энэ зөрөөд байгаа те 5-аас 1.4-ийн хоорондын зөрүү нь бол ердөөсөө хувийн салбар байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хувийн салбарын бол ингээд хөгжүүлэх тэр орон зай бол маш их байна, хэрэгцээ байна л гэж би бол хараад байгаа юм. Энэ тал дээр манай Монголд хэрэгтэй байгаа хууль бодлого дүрм журмууд ер нь хэрэг юм бэ? Яг хөгжмийн салбар дээр авч үзэхэд бол одоо зохиогч эрхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын одоо сая хэдэн жилийн өмнө батлагдсан. Энэ бол өмнөхөөс хамаагүй одоо сайжруулсан юм хууль болсон гэж би бол харж байгаа. Тэгээ сүүлийн үеийн одоо интернетийн орчинтэй энэ дижитал бүх зүйлийг бол ингэж тэр хуулинд авч үзсэн байлээ. Ингэж оруулаад тэ ингэ явсан байлээ. Гол юм нь болохоор яг энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой юм. Тэгэхээр Монголын ингээд хөгжмийн ингээд салбарыг аваад үзэхлээр ерөнхийдөө бол тэр концерттэй одоо тоглолтын зах зээл нь бол нэлээд ингээд хөгжөө яваад байгаа. Тэ одоо анзаарсан бол одоо social park тэ цэнгэлдэх хүрээл ингээд бараг ингээд 7 хоног болгон шахуу дүүрэн ингээд. Тэгэхээр тэр тал дээр бол Монгол улс маань ингээд хөгжөө явж байна. Нөгөөх бичлэгийн одоо тал дээр тэ одоо нөгөө стриминг эдгээр тал дээр болохоор угаасаа Spotify, Apple Монголд ороод ирсэн Монголын бүх артистууд угаасаа эдгээр платформод дуугаал оруулах юм одоо оруулж байгаа ингээд боломжтой болцсон. Тэгэхээр тэр талын ингээд мөнгө бол бас ерөнхийдөө коллект хийгээд бол яваад байгаа тийм. Гол яг миний зүгээр харж байгаагаар яг одоо бүр огт шахуу байхгүй гэдэг байгаа тэр зүйл нь болохоор нөгөө нэг хөгжмийн зохиогч эрэхтэй тийм music copyright-тай холбоотой хэсэг байгаа юм. Тэр music copyright-ийн хэсэг маань бол үндсэндээ цуглуулах ёстой мөнгөө яг сайн цуглуулж чадахгүй байгаа Монголд. Яагаад гэвэл энэ өөрөө эргээд тэр хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаатай холбоотой. Тэгэхээр Монголд болохоор Москоп гэдэг байгууллага бол яг энэ хөгжмөнтэй зохиогч эрхийн одоо Сисакийн гишүүн ажиглагч гишүүн байгууллага байгаа. Энэ байгууллага маань бол энэ мөнгөө цуглуулах ёстой юм. Энд цуглуулахад ямар бэрхшээлүүд гарч байгаа вэ гэхээр нэгдүгээрт бол ямар нэгэн хөгжим ашиглаж байгаа бизнесийн байгууллага бол Москопоос зөвшөөрөл авч лицензийн төлбөр төлөх ёстой гэдгийг мэдэхгүй байна. Одоо энэ өөрөлдвөл тань мэдхий одоо ер нь соён гэгэрэлтэй холбоотой нэг юм нэг дутагдмаг юм. Нөгөөх нь болохоор Москопын өөрийнх нь ерөнхийдөө capacity чадвархан жоохон сул байна. Чадвархан яагаад сул байна вэ гэхээр Москоп нь өөрөө мөнгөө цуглуулж чадахгүй болохоор тэнд бас сайн хүмүүс ажиллахад бас юм бэрхшээлтэй нэг мундаг дахианы юм нэг нөхцөл байдалд орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр миний зүгээр харж байгаа юм болохоор яг энэ Монголынхаа энэ хөгжмийн хамтын удирдлагын байгууллагуудаа дэмжиж тэ одоо оюун өмчийн газраас соёлын яамнаас дэмжиж бодиттой дэмжлэг үзүүлээд дээрэс нь энэ бизнесийн байгууллагууд бүгдээрээ ухамсарлаад энэ хөгжим гэдэг чинь өөрөө юм бизнесийн орц юм шүү. Одоо жишээ нь ресторан дотор хөгжим явдаг л үстэй. Хөгжимгүй ресторан гэхлээр их сонирн байгаад байгаа биз. Тэгсээр нэ ресторанууд цахилгааныхаа мөнгөө төлдөг. Тэгвэл яагаад хөгжмийнхаа мөнгийг төлөхгүй байгаа юм бэ гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөгжим чинь өөрөө энэ бүхэл газрууд ашиглаж шүү. Телевиз бүгдээрээ хөгжим ашиглаж байна тийм үү. Одоо Univision, Sky Media бүгдээрээ л хөгжим ашиглаж байна. Бүх телевизэн суугаад хөгжмийн нэвтрүүлгүүд явуулж байна. Тэгэхээр бүгдээрээ зөвшөөрөл авах хэрэгтэй хөгжим ашиглах. Тэгэхээр тэр талын одоо зүйл нь жоохон дутмаг байгаа гэж би хараад байгаа Монголд. Яг одоо энэ салбарыг таны бодож байгаа шүү хөгжих юм бол одоо миний одоо харж байгаа. Одоо Америк ч юм уу тэ хөгжимгүй орнуудын нэг хөгжмийн зохиолч байлаа гэхэд нэг дуу хөгжим байтугай зүгээр нэг 10 секундын ая бичээд тэрнээс одоо насаараа одоо орлогоо тэнчнээс олоод амьдарч байгаа юмуд зөндөөл харагддаг. Тэгэхээр яг энэ орчин нөхцөл бүрдэх гээд байна гэж би ойлгож байгаа. Тий, одоо яг сүүлийн үеийн хандлага бүр ингэж байна. Одоо сая яг ковидын дараа ямар зүйл дэлхийд анзаарч байна вэ гэхээр ердөөсөө энэ маш олон хит дуу зохиосон одоо энэ дэлхийн томоохон артистуудад одоо Боб Диланаас авахуулаад өөрсдийнхээ дууныхаа каталогийг зарж байна. Сая Боб Диланы каталог бараг 300-400 сая доллараар зарагдсан үгүй юу. Яг энтэй адилхан маш олон юм томоохон артистууд өөрсдийнхээ хөгжмийн каталогоо зараад эхэлчихлээ. Яагаад зарж ийн вэ гэхээр ердөөсөө энэ каталогийн
дандаа ийм томоохон санхүүгийн компаниуд байна шүү дээ. Одоо юм хөрөнгө оруулалтын тийм компаниуд бол яг энэ каталогийг худалдаж авч байна. Яагаад худалдаж авч байгаа нөхлөөрэ энэ хөгжим нь өөрөө яг хувьцаа шиг өөрөө яг энэ капитал болоод эргээд эндээсээ орж ирэх хүүн өөрөө босод одоо хөрөнгө оруулалтын өрсөлдөхүйд шахуу болцсон ингэж одоо юудасоо энэ санхүүгийн одоо хөрөнгө оруулалт тэгж харж эхлэх байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс л юу харж байгаа нөхлөө энэ хөгжимд чи өөрөө юм капитал юм аа. Тэгэхээр баг тэр талаасаа хөгжиж байна л та. Би бас түрүү хэлжсэн таны талаараас жоохон судалж үзээд та бол бас эдийн засагч хүн. Тэгэхээр эдийн засагч тэгээ өөрөө бас юм хөгжимд хайртай. Та бараг маниак гэж хэлж болох тийм. Тэгэхээр яг ийм төрлийн хүн л одоо энэ салбарыг магадгүй хөгжүүлэх боломжтой болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр дараагийн асуулт бол одоо манай Монголын артистууд маань өөрийнхөө энэ бүтээгдэхүүн саяны ярьсан тийм ялгаагүй бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Одоо энэ дуу хөгжим зохиол тийм ээ. Энэ бүтээгдэхүүнээ гадаадд гаргах энэ боломж нь хэрэг байна. Нөгөө талдаа бид нар эсвэл Монголдоо энэ зах зээлийг эхлээ хөгжүүлчихэд дараа нь бид нар гадагшаа гаргах талаар ярих хэрэгтэй юм уу? Энэ тал дээр таны бодол. Тийм Монголын бол одоо хүү хамтлаг байна тийм. Хүү хамтлаг бол хамгийн бодиттой одоо ийм Монгол дуу хөгжим дэлхийд тийм амжилтанд хүрэх боломжтой, дэлхийгээс ингээ орлого олох боломжтой гэдгийг хамгийн одоо бодиттой харуулж байгаа хамтлаг бол хүү байна. Хүү хамтлаг одоо хүү хамтлаг шиг маш олон хамтлагууд Монголд байгаа. Тийм авиас тийм ээ. Тийм яг авиасыг адилхан одоо тийм ардын урлагийг та орчин хөгжимтэй ингээ хослуулад хийж байгаа юм хамтлагууд зөндөө байгаа. Тэнгүүд яагаад яг хүү одоо гараад бусд нь гарахгүй байгаа юм бэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа шүү дээ. Энэ бол ердөөсөө юутай холбоотой вэ гэхээр ердөөсөө менежменттэй холбоотой. Мэдээж тухайн хамтлагийн уран бүтээлийн чанар чансаатай холбоотой зүйл байгаа. Гэхдээ гол юм нь болохоор ердөөсөө тэр тухайн хамтлагийг дэлхийд одоо менежментийн одоо хийж гаргаж байгаа тэр лейбл тэр компанитай шууд холбоотой. Тэгэхээр одоо хүүтэй гэрээлж ажиллаж байгаа тэр Америкийн лейбл бол нэлээд бас тийм амжилттай сайн лейбл. Тэд нар бол тэр хөгжмийг маркетинг хийж чадж байна. Хүү хамтлагийн дэлхийн томоохон фестивалуудад бүк хийж чадж байна, тийм. Гэх мэтлэн одоо тэр менежментийн ялгаа бол байна. Монголын бусад артистууд нь болохоор ердөөсөө яагаад гадаашаа гарч чадахгүй вэ гэвэл нэгдүгээр ийм артист байгаа үгүй ч гэсэн хинч мэдэхгүй байна, тийм. Тэр хөгжмийн маркетинг тэрийг ингэж хүмүүс таниулах ямар ч боломж байхгүй шүү дээ Монголд. Тэгвэл энийг таниулах боломжтой одоо энийг таниулах хамгийн одоо дэлхийд ашиглагддаг түгээмэл хэрэгсэл юу гэдэг вэ гэхээр энэ тухайн улс орныхоо хөгжмийг одоо дэлхийн томоохон продюсеруудад түгээдэг одоо ийм олон улсын хөгжмийн конференц болон шоукейс фестивал гэдэг нэртэй юм арга хэмжээнүүд байдаг. Жишээ нь одоо дэлхийн хамгийн том юм арга хэмжээ нь болохоор South by Southwest гэдэг SXSW гэдэг Austin хотод болдог юм арга хэмжээ байдаг. Жил бүрийн 3 сард болдог. Энэ арга хэмжээ болохоор одоо 50 гаруй жил ингээ удахгүй болох гэж байгаа. Нийт дэлхийн бүхэл одоо хөгжмийн салбар тэнд цуглардаг. Дэлхийн 2000 гаруй одоо артистууд тэнд очиж өөрсдийнхээ ингээд дуу хөгжмийн шоукейс гэдэг юм арга хэмжээ байхгүй. Энэ бол дэлхийн одоо хамгийн том жишээ. За тэгвэл Европт болохоор Eurosonic гэж болдог. Eurosonic болохоор Нидерландд Гронинген гэж жижигхэн хотод одоо жил бүр 1 сард болдог юм арга хэмжээ байхгүй. Тэгээд энэ Eurosonic төр бол Европ тэр чигээрээ цуглараад тэнд ингээд ердөөсөө Европын бүх хамтлагууд, шинэ хамтлагууд өөрсдөө шоукейс хийж дэлхийн бүхэл том одоо фестивалуудтай одоо компаниуд очиж ингэж одоо music market гэж хэлж болно те buyer seller хоёр уулздаг ийм арга хэмжээнүүд байхгүй. Яг ийм Монгол хөгжмийн олон улсын маркет ивентийг бид нар Улаанбаатарт хиймээр байгаа юм. Тэгэхээр энийг бол одоо Mongolian International Music Conference and Showcase Festival гэдэг нэр өгөөд одоо жил бүрийн аль нэг сард бидгийн хийгээд Монголдо байгаа энэ хүүшиг хамтлагууд, орчин үеийн хамтлагууд, одоо DJ юу гэдгийг бүхэл одоо артистуудаа шоукейс хийгээд энэ дэлхийн томоохон продюсерууд үзүүлчмээр байгаа байхгүй. Тэгээд тэрийг жил бүр хийдэг. Тэгээд энэ арга хэмжээг хийхэд бол заавалчгүй төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Яг энэ арга хэмжээ нь өөрөө юм commercial festival шиг биш. Энэ бол өөрөө гол зардал нь бол тэр делегатуудаа тэг онгоцны зардлын дааж Монголд авчирч ингэж артистуудаа үзүүлэх. Тэгээд тэр тухайн тоглолтод болж байгаа венюгийн зардал мөрдөл гол зардал нөхгүй. Тийм тасалбар зарж бол мөнгө олохгүй нь шүү дээ. Одоо өөр playtime шиг бол биш байх нь байна. Тэгэхээр яг энэ бодлогын энэ арга хэмжээнд
одоо жишээ нь миний бодлоор бол Монголын соёлын энэ хөгжмийн төсвөө зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ Сүхбаатарын талбай дээр нэг одоо тайз засаад арга хэмжээ гэж ямар үр дүн байгаа юм бэ? Тэрний хооронд тэр мөнгөө илүү одоо яг иймэрхүү бодиттой үр дүн гарах ийм арга хэмжээнд зарцуулвал одоо тэр жишээ нэг 100 хамтлаг одоо Монгол хамтлаг өөрсдөө үзүүлдэг гэж бодъё. Тэндээс ядаж 20-30 нь гадаадын фестивалууд өргөдөх байхгүй. Тэндээс ядаж 2-3 нь одоо энэ хүүшиг те гадаадын томоохон лейблтэй гэрээ хийх ч байд юм уу? Тийм боломж нэгтгэх нь тийм ээ. Тэгээ өөр одоо жишээ нь Spotify, YouTube те одоо Google-ийн бүх энэ хөгжимтэй холбоотой хүмүүсийн яг энэ арга хэмжээнд урьж авчираад ингэхэд бол жишээ нь олон улсад ч гэсэн маркетинг те юм ин PR-ыг хийх боломж гардаг ч гэдэм үү. Тэгэхээр энэ ерөнхийдөө бас тэ төсвийн хуваарлт үр ашигын асуудал бол энэ дээр хүндж ярмаар л үүдээ. Ярина бол. Хоёул яг энэ тухай үргэлжлүүлээд ярилцуулна. Үзэгчтэй хэсэг хормын засварлагын дараа эргээд уулзцгаая. За хоёулаа ярилцлагынхаа энэ хэсэгт одоо илүү production энэ тал руугаа яриад явбал надад их сонирхолтой санагдаж байна. Дэд бүтцийн тал дээр бас. Одоо жишээ нь Америкийн одоо маш том одоо хөгжмийн фестивалууд болдог. За магадгүй спортын тоглолтууд болдог. Энэ том арена тий энэ хүрээлэнгүүд энэ одоо бүтээн байгуулалтууд бол дандаа тухайн хот болон мужийн хөрөнгө оруулалтаар л хийгддэг. А гэхдээ нэр болон эзэмшил нь тухайн нэг багт одоо шилждэг. Одоо жишээ нь одоо Лос Анжелесийн одоо тий хуучин арена одоо бол криптоцгийн арена болсон. Энийг бол яг мужийн болон хотын хөрөнгө оруулалтаар хийчээд тухайн одоо багаараа өглөөд ингэ явж байгаа жишээтэй тийм ээ. Тэгэхээр яг уу Монголын хувьд одоо нийслэл гэдэг ч юм уу засгийн газраас хөрөнгө оруулалтыг нээгээд энийг одоо альва нэг соёлын болон спортын зорилгоор одоо ашиглуулах юм боломжуудыг цаашаа нээгдэл яваасаа гэж боддог. Ингээд харангуут яг одоо Монголд өнөөдөр гадны том дуучид артистууд ирлээ гэхэд манай дэд бүтэц болон одоо дотоодын чадамж за бүтээгдэхүүн одоо техник одоо хэр хөгжсөн байт юм бэ? Ер нь бэлэн үү? Одоо жишээ нь одоо гадны том артистуудыг бид нар авчирна гэж яриад байдаг шүү дээ, тий? Энэ тал дээр. Тий, энэ бол өдөөсөө маш чухал асуудал хүндлээ л дээ. Playtime фестивалийн хийхэд хамгийн хэцүү нэг юм нь болохоор production байт. Production гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр тухайн одоо хөгжмийн тайзан дээр ашиглах хөгжим, тухайн одоо артист одоо уран бүтээлчдийг хэрэгжилж байгаа амп те одоо бөмбөр, гитар одоо юу гэдгийг гэрэлтүүлэг, лед ч гэдэг юм уу те. Одоо ердөөсөө тухайн тоглолтыг хийхэд тулд одоо ашиглаж байгаа одоо тоног төхөөрөмж те. Мөн тэрийг ачлуулж байгаа хүний нөөц тий одоо яг тэрийг одоо гэрэл төр вижуалыг хийж байгаа хүн яг тэр дууралтыг хийж байгаа аудио инженерч гэдэг юм уу. Тэр Playtime фестивал дээр дэлхийн хэмжээний том артистууд ирдэг. Тэгээд энэ том артистууд бол угаасаа райдер гэдэг одоо ийм шууд гэрээ хийхээс өмнө райдер явуулдаг. Тэр райдер дээр бид нар бол ийм яригч дээр тоглоны ийм юм хэрэглэнэ гэдэг бүх шаардлагуудаа оруулсан байдаг. Тэгээд тэр райдерыг хараа тэр райдерын манай фестивал хийж чадах нь үгүй юу гэж харж иж тухайн артистаа урих жишээ нь. Одоо миний бодлоор бол одоо магадгүй одоо Coldplay ч юм уу те одоо энэ дэлхийн одоо энэ аренагаар явж байгаа том артистыг бол бид нар одоо бол Монголд авах боломжгүй. Яг л бид нар райдерыг дийлэхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой байдгүй гэхээр тухайн тэр тоног төхөөрөмжийг төрөөсөлдөг тийм мэргэжлийн одоо хөгжмийн рентал компаниуд Монголд одоо өндөр түвшний тийм компани бол алга. Тэгэхээр тэр тухайн асар их үнд сэнтэй яригч эднэрийн угаасаа үнийг дийлэхгүй. Яг бол асар үнэтэй байдаг байхгүй юу? Тэр асар үнэтэй яригчуудыг мөнгөний төлөөд аваад ороод ирлээ гэхэд тэрийг хэрэгэлдэг одоо хэрэглэгч маш цөөхөн Playtime-ыг хэрэглэх баг. Гэхдээ Playtime шиг өөр ийм арга хэмжээ Улаанбаатарт цөөхөн байх шээ. Тийм учраас яг одоо энэ манай Монголын энэ тоног төхөөрөмж төрөөсөлж байгаа энэ ажиллаж байгаа хэд хэдэн компаниуд байгаа, залуучууд байгаа. Маш их сэтгэлээрээ ажиллаж байгаа, хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Гэхдээ яалтчгүй Монголын энэ жижиг зах зээлээс болоод тэд нэр тэр том хэмжээний одоо мундаг яригчуудыг оруулж чаддгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар яаж ийм вэ гэхээр төсөл одоо сая бол чинь 2023 он Cigarettes After Sex ирээд ингээд тоглоход бол тэдний тавьсан шаардлагыг харахад бол Улаанбаатарт байхгүй хэд хэд юм байсан. Тэгээ бид нар Cigarettes-ыг тоглуулахын тулд бид нар Солонгосоос тэр Монголд байхгүй байсан тоног төхөөрөмжийг төрөсөлж авч ирсэн. Тэгээд бидний одоо
төлөвлөж ирснээс хамаагүй хэмжээний зардал тэр жил гарсан байх жишээ. Тэгэхээр яг энэ production бол ердөөсөө нэг айгүй том сул тал байна. Одоо айгүй том юм бидний хувьд challenge байгаа юм. Дараагийн юм нь болохоор тухайн одоо тэр тооногдох хэмжээ ажиллаж байгаа хүний нөөцийн чадварын асуудал. Жишээ нь одоо электроник хөгжмийн одоо тайзан дээр тэр тухайн тэр өндөр дэлхийн түвшний DJ-гийн одоо тэр хөгжмийн дууралтын дагаж тэр гэрлийн тохируулга тэр вижуалын тохиргоо болон тэр тухайн тайзны дизайн гэх мэтлэн дэлхийн өндөр одоо электроник фестивалуудтай хөрсөлтгүйц бид нар team production хийхэд тулд Монгол тэрийг хийх тийм боловсруучсан байхгүй байна. Тэгэхээр Playtime яаж ийм вэ гэхээр бид нар бол одоо Галандас ийм мэргэжлийн баг орж ирж ажилтдаг. Тий одоо манай Nagli Hats болон Grove гэдэг ийм хоёр электроник тайз бол тэр чигээрээ Галандын баг ажиллаж байгаа. Тэгээд тэр Галандын баг нь тайзны дизайныг хийж байгаа, бүх вижуалыг хийж байгаа, бүх гэрлийг хийж байгаа. Тэгэхээр Playtime-ийн энэ электроник тайзууд бол үндсэндээ дэлхийн хэмжээний маш өндөр түвшний ийм продакшнтай бол энэ жил болж байгаа. Өнгөрсөн жил бид нар бас хийжсэн. Гэхдээ энэ жил бол бид нар хоёр тайзаа юм Галандын инженерийн багаар хийлгүүлж байгаа. Playtime Festival дээр дахиад нэг төлрөөд асуухад мэдээж одоо 4 өдрийн турш ингээ шууд хөгжим явахаас илүүтэйгээр дундуур нас мэдээж нийгмийнхаа соёлын магадгүй байгаль орчны чиглэлийн асуудлуудыг хөндсөн ийм хөтөлбөрөөс явагддаг тийм одоо Lavion ч юм уу тэр Waldo дээр. Тэгэхээр энэ жил ямар асуудал дээр төвлөрч ажиллаж байна. Энэ дээр та мэдээлэл Playtime болохоор хөгжмийн хөтөлбөртөө хөгжмийн хөтөлбөрөөс гадна хөгжмийн бос хөтөлбөртэй. Тэгэхээр Playtime фестивалыг бол бид нар ер нь Music and Contemporary Art Festival гэж иргэд нэрлэх тал руугаа явж байгаа юм. Тэгэхээр энэ жил бол өнгөрсөн жилээс нэг ялгаатай байна. Бид нар Contemporary Art ийм хэсэгтэй болж байгаа. Тэгээ орчин үеийн урлагийн тэнд перформансууд явна, инсталляцууд тавигдах юм. Тэгэхээр бид нар яг энэ жил арай одоо эхний жил учраас арай жоох юм даруухан хийх байх. Гэхдээ явандаа бол бид яг энэ contemporary art хэсгийг нэлээд хөгжүүлэе гэж бодож байгаа. Энэ тэгэхээр илүү тэр нөгөө уучлаарай яриасан илүү тэр одоо Burning Man-ын тэр чиглэл рүү гэсэн үг баг. Тий, одоо Coachella, Glastonbury гэдэг инсталляцууд байгаа. Тэгээд за инсталляцаас гадна бас төрөл бүрийн перформансууд байгаа. Тий, одоо энэ орчин үеийн урлагч өөрөө асар олон чиглэл жанр байгаа. Comedy stand-up перформансуудаас гадна өөр маш олон төрлийн перформансууд байх юм. Тэр нь одоо хөгжмөгүй гэх төрөл бүрийн юмнууд байгаа. Тэгэхээр энэ contemporary art хэсэг энэ жил шинээр орж ирж байгаа. Өмнөх жилүүдэд Playtime-ийн нэг анхаарч авсан юм болохоор энэ health and well-being өөрөөр хэлбэл эрүүл мэнд одоо үзэгчдийн сайн сайхны төлөө гэх юм нэг юм хэсэг байгаа. Энэ болохоор яг тухайн хувь хүний хувьд те өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах те сэтгэл санааны болон биеийн эрүүл мэнд аль нь орж ирж байгаа. Сэтгэл санааны эрүүл мэндээр болохоор тийм meditation, йоганы одоо хүмүүс одоо очиж те зааж ингэж хичээл орох жишээ нэ. Биеийн эрүүл мэндээр болохоор 976 CrossFit-ийн баг жил бүр орж ирж бас тэнд ингээд одоо үйл ажиллагаа явуулдаг Playtime дээр. Тэгэхээр энэ талын юмнаас ингээд гадна юу байна вэ гэхээр одоо эрүүл хоолттой холбоотой. За тэгээд дээрэс нь бид нар бол бас ер нь тухайн хувь хүний хөгжил чиглэсэн төрөл бүрийн одоо presentation, panel discussion гэдэг ингэж бас оруулж ирж байгаа. Тэгээ энийгээ бид нар Playtime Plus хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ Playtime Plus хөтөлбөр бол жилээс жилд ингээд улам нэмэгдээ томроод ингээд яваад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Playtime бол зөвхөн хөгжим гэхгүй тэнд очиж байгаа тэр залуучуудад шинэ нэмийг үзүүлэх, харуулах, мэдрүүлэх эцсийн дүндээ бол тухайн Playtime үзэгчд маань өөрсдөө хувь хүнийхээ хувьд бүхлээрээ хөгжих те цогцоороо ингээ хөгжиж тэгээ зөвхөн хувь хүнийхээ хөгжлөөс гадна ер нь нийгмийн хөгжилтэй Улаанбаатар Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үе юм одоо шилдэг иргэдийг одоо бий болгох гэх юм хувь нэмрээ оруулах тийм зорилготой Монгол улсынхаа хөгжил гэж ярьсных хоёлаа яг энэ сэдвээр оръё. Одоо соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж таас их олон дурдлаа. Тэгэхээр яг ингээд харахад бид бүхэн одоо энэ соёлын энэ бүтээгдэхүүнүүдийг
тийм ээ. Түрүүний ярьсан contemporary art, дүрслэх урлаг, хөгжим, дуу байна уу хамаагүй. Бид нэр хангалттай бол импортлж аваад байгаа. Тийм. Бид нар бол Spotify төгж чинь, YouTube төгж чинь, тийм ээ, Apple Music төгж чинь, Netflix төгж чинь. Экспортлох тал дээр бид бүхэн төдийлөн анхаарч чадахгүй байна уу? Ашиглаж чадж гин үү? Бид нар Монголынхаа өөрсдийнхөө төвшөнд яваад байна уу? Таны бас бодож байгаагаар яг энэ хийч юмсандаа энийг л нэг хийчвэл энд ийм боломж байгаа даа гэж боддог. Одоо тийм одоо санал бодол тэнд юу байна? Ягаад гэхээр яг энэ асууж байгаа гэхээр таавал их олон одоо жишээ нь Playtime-аас одоо бусад цагт л баг гадаадад нэг фестивал дээр л явж байгаа харагддаг шүү дээ. Тий, яг миний хувьд болохоор ерөнхийдөө бол яг Playtime фестивал миний харж байгаагаар бол ойрын 2-3 жилд бол Азийн топ 5 фестивалын нэг болох боломжтой гэж би хардаг. Яг одоогоор бол одоо жишээ нь 24 оны байдлаар аваад үзэхэд 23 оны байдлаар аваад үзэхэд бол Playtime фестивал өөрөө ер нь топ Азийн топ 10 фестивалын нэг үшээ болчих. Тэгээ энийг бол яг ямар шалгуураар ингэж харж байгаа мэй гэж хүмүүс асуух байх л та. Энэ шалгуур нь бол ерөнхийдөө тухайн фестивальд оролцож байгаа уран бүтээлчдийн одоо чансаа гэх юм уу те. Нөгөөт нь болохоор тухайн фестивалыг үзэж байгаа хүний тоо гэж нэг юм одоо үзүүлэлт бас байж байгаа. Тэнгүүд Playtime фестивал бол энэ Азийн фестивалуудтай харьцуулахад нэгдүгээрт хөтөлбөр нь өөрөө юм электроник болон амьд хөгжмийн хосолсон маш чанартай хөтөлбөртэй фестивал байхгүй юу. Азийн фестивалууд нэг бол амьд хөгжмөөрөө ингээд дагнцсантай Fuji Rock гэдэг ч юм уу те ийм фестивалууд байдаг те. Нэг бол ийм электроник сайн фестивалууд байдаг те. Одоо Wonder Fruit ч гэдэг юм уу. Playtime бол амьд хөгжмийчдэр, электроник хөгжмийчдэр аль аль нь маш өндөр зэрэглэлийн ийм артистуудыг авчирдаг ийм фестивал, ийм гибридтэй ийм хосолсон ийм онцлог фестивал гэдгээрээ бол маш их өвөрмөц байгаа гэж би бол хараад байгаа юм. Дээрээс нь үзэгчдийн хувьд одоо өдөртөө 30 мянган үзэгч авчирдаг ийм фестивал бол ер нь Азиудаа маш өндөрт одоо орж байгаа юм фестивалуудын нэг юм. Тэгээд Playtime дээр ирж байгаа артистууд болохоор яг 7 сарын ихээр ирж байгаа үед өөр Азад ямар ч фестивал болдог байхгүй юу. Яагад бол тэр үед хэтэрхий халуун байдаг. Тэ одоо бусад одоо хотуудад. Тийм учраас 7 сарын ихээр Азад бол фестивал зөвхөн ингээд Playtime дээр болдог учраас тухайн артистууд нь Playtime дээр ирчээл яваад өгчдөг. Тэгэхээр тэр одоо эксклюзив гэх юм уу тэр юник байдал нь өдөөсөө Playtime руу тэр артистыг үзэхийн тулд Азийн улс орнуудаас хүмүүс ирэх ийм шалтгаан болж байгаа. Тэгэхээр тэр үүднээс энэ хөгжмийн аялал жуулчлалтай буюу одоо бусад улс орнуудаас бид нар энэ үзэгчдийг авчирна гэдэг нь үндсэндээ бид нар Playtime фестивалыг экспортлж чинь гэсэн үг. Тэгэхээр тэр талаасаа би бол Playtime фестивал Монголынхаа эдийн засагттай Улаанбаатартай юм хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэж бол харж байгаа. За фестивалаас гадна одоо бусад энэ дуу хөгжим одоо тийм одоо нийтлэгдсэн байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн тал дээр таны одоо магадгүй зорилго тавьсан ийм ажлууд ерөнхийдөө нөгөө юуны хувьд болохоор одоо recorded music гэж явж байгаа тийм одоо бичлэг дуу хөгжмийн бичлэг энэ дээр болохоор одоо ердөөсөө бүхэл дуу хөгжим Spotify-д орж байна тийм Apple-д орж байна. Одоо хамгийн сүүлийн статистикаар нийт дэлхийд даяар за бараг 700 сая хүн стриминг хэрэгжилж гэсэн юм статистик би харсан. 700-600 сая. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол дуу хөгжмийг шууд 600-700 сая хүнд сонсуулах боломжтой байгааз. Гол нь тэр дуу нь л яг өөрөө танигдах хэрэгтэй болоод байгаа. Тиймээс биш яг одоо тэр 600-700 сая хүн яг тэр Монгол дууг ингээл search хийгээл хахад гарч ирээ сонсоход бэлэн байна шүү дээ. Тэгэл тэр 700-700 сая хүн тэр дууг сонсчвал тэр хэмжээгээр эргээд орлого нь орж ирэх боломжтой байгааз Spotify Apple-аар дамжуулаад. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ тэ интернетийн ачаар тэ энэ одоо стримингийн ачаар өдөөсөө ингээд тэр дуу маш сайн хийгээд маш сайн менежменттэй одоо дэлхийн хэмжээний хийдэл болгочвол тэндээс бол асар хэмжээний орлого орж ирэх бүрэн боломж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дээр бол манай Монголын артистуудыг тэ хөгжүүлэх юм лейбл тэ юм менежментэд ингээ анхаарад бүр бодлогоор ийм дэлхийн хэмжээний хит дуу гаргах ийм зорилготой ажиллаад явчвал өдөөсөө
асар хэмжээний орлого одоо тэ экспортоор орлох юм боломж бол байж байна. За энэ бол бичлэгийн хувьд. Үүнээс гадна болохоор одоо энэ Facebook, Instagram дээр хөгжим хэрэгжилж байна. Одоо YouTube, Google дээр хөгжим хэрэгжилж байна. Одоо энэ бүх томоохон платформуд бол одоо эргээд дуу хөгжим хэрэглэснийхаа төлөө мөнгөө хамтын удирдлагын байгууллагад төлж байгаа. Тэгэхээр бид нар Москапа хөгжүүлээд Москапа бодлогын хувьд дэмжиж ингээ явчвал тэгээд Москап нь өөрөө юм метатай гэрээтэй одоо ингээ Google-тэй гэрээ хийгээд бүх том хэрэглэгчтэй гэрээ хийгээд мөнгөө цуглуулдаг болчвол ердөөсөө энэ Монголын бүхэл одоо энэ том платформудаар хэрэглэж дуу хөгжмөөс эргээд мөнгөний одоо Москап болж авах боломжтой байхгүй. Тэр тал руугаа бодлогоор бас ингээд хөгжүүлж мараа. Одоо нийтдээ жишээ нь Spotify нийт орлогынхаа Apple эдгээр нийт орлогынхаа 15%-ийг хөгжмийн зохиогчд төлдөг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл 15% хөгжмийн зохиогчд яваад 85% нь бичлэгийнхаа лейблүүд явж байгаа. Тэгэхээр энэ хөгжмийн зохиогчд одоо ингээд шилжүүлж байгаа төлж байгаа энэ 15%-ийг одоо цуглуулах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ бол ерөнхийдөө ингээд хаягдчихаа явдаг юм. Тийм боломж байна тий. Тэгэхээр энэ дээр та бас тэр үйлжсэн гол асуудал бол яг хөө мэдээж тодорхой хэмжээний бодлогын одоо дэмжлэгийн асуудал нэгдүгээр та. Гэхдээ хоёрдугаар манай өөрсдийн одоо монголчуудын магадгүй яг энэ салбарынхны өөрсдийнх нь одоо хүний нөөц чадвархын асуудал байна гэдэг. Тэгэхээр одоо энэ одоо хэдэн жилийн дараа гэхэд одоо гайг болох юм бэ? Та юу гэж харж байна? Манайхан яг энэ тал дээр мэрэгчсэн юм залуучууд байна уу? Ерөнхийдөө бол энэ дээр мэрэгсэн залуучууд байгаа. Одоо эхнээсээ сургуулаа төгсөж байна. Яг бүр энүүгээр ингээд төгсөж байгаа хүмүүсийг би мэдэж байна. Одоо энэ залуучууд маань Монголд буцаж ирээд яг энэ салбарт үнэхээр ажиллах хүсэлтэй байгаа. Гол асуудал энэ хүмүүст нэг цалингийн өгөх боломжгүй байхгүй. Яг л өөрөө ингээд тэ одоо мөнгө төгрөгийн тэ санхүүгийн хувьд ингээд жоохон хөндлөлттэй байна. Тэгэхээр би бол юу гэж харж байгаа. Эхлээд төр засгийн бодлохоор тэ Москап шиг юм хамтын удирдлагын байгууллагуудад дэмжиж дээрэс нь хамгийн том хөгжмийн хэрэглэгчд болох жишээ нь Univision байна, Sky Media байна. Энэ Dish гэдэг тийм хамгийн их одоо томоохон энэ хөгжмийн хэрэглэгч энэ байгууллагад өөрсдөө сайн дураараа ухамсартайгаар Москапта тийм энэ хөгжмийг ашиглах лицензийн гэрээгийн нэгээд орлогынхаа 0.5-аас 1.1%-ийг ингээд төлөө явуул тэр мөнгө нь өөрөө Москапын орлогын нэг хүүсвэр болоод цаашдаа тэр чадварлаг залуучуудыг те одоо ажилд авах юм юу боломж би бол хараад байгаа юм. Нэг том гаргалгаа бол ер нь бол хуулиараа эдгээр бүгдээрээ төлөх ёстой байхгүй. Яагаад гэвэл Москап чинь Монголын нутаг дэвсгэрт бүх энэ Англи, Америкийн дэлхийн бүх хөгжмийг төлөөлөх хэрэг нь зөвхөн Москапт байдаг байхгүй. Жишээ нь Монголын нутаг дэвсгэрт Beatles-ийн дуу хөгжмийг хэрэглэх одоо юм хүсэлтэй байвал зөвшөөрлөө Москапаас авна. Яагаад бол Москап PRS-тай харилцан төлөөлөх гэрээтэй байхгүй. PRS гэдэг нь Их Британий хамтын удирдлагын байгууллага. За ойлголоо. За нэцгэл сэхэрлээ. Бид бүгдийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ярьж одоо Playtime фестивал бол одоо Монголын одоо хөгжмийн салбар хөгжлийн мөн одоо зохиогч эрхийн талаар маш сонирхолтой яриа өрнүүлж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны дараагийн ажил өсөлт, ирээдүйн ажил өсөлт өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг